За 67 дахь дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарыг Хан хөвгүүний цорхиран гэд номноос бол бэлтлээ. Манай дугааруудын бэлтгэдэг энэ бүх номнууд маань зохиогчгүй байгаа. Зохиогчийн оронд айлтсан, өртөөлсөн, улаачилсан гэсэн за ийм тодорхойлолтууд энэ номон дээр байдаг. Тэгэхээр няцах боломжгүй бас батлах боломжгүй гэсэн үг. Үнэхээр баримт нотлохотой зөвлөлд итгэдэг тийм хүн байгаа бол цаашаа үргэлжлүүлээд сонсох шаардлага байгаа шүү. За сайн нүч ямар нэг юмнаас өөрт хэрэгтэй зүйлийг олоод авчихыг боддог. За тийм хүмүүс маань үргэлжлүүлээд сонсоорой. Өнөөдрийн гол агуулга нь болохоор өнөө цагт бид нар энэ мэргэжил сонголт хийхэд хүүхдүүдээр юм текст бөглүүлдэг юм газрууд байдаг басан да тий. Төлбөр төлөөд за манай хүүхдийн онцлог үеийн юунда сайн ямар сэтгхүүн онцлогтой юм тий. Давуу тал нь юу юм, сул тал нь юу юм, ямар мэргэжил сонгол илүү амжилттай байх юм гэдэг талаар тест өгүүлдэг байгаа. Одоо хувь хүний онцлог, хувь хүний хөгжлийнх нь төвшнийг гэх юм уу. За тэр тестийг манай өвгдөд эртээр үеэс л хийж ирсэн юм байна. Тэр нь тэгтээ 7 наснд хийдэг байсан. За энэ жишээг яг жамуухын 7 нас бусад одоо жамуухын аав болох хар хадаан гэдэг хүн тэгээд зэвийн аав болох агачуу гэдэг хүнний 7 насны энэ тестээр орж исэн. Тэр түүхүүдийнх нь жишээн дээрээс яаж энэ тестийг одоо зохион байгуулдаг байсан талаар тий агуулгатай байгаа учраас одоо мэргэжлээ сонгож байгаа залуу өсвөр насныхан маань эсвэл хүүхдүүд нь ерөн бол 5 наснаас дээш насны хүүхэдтэй эцэг эхчүүд ах эгч нар бүгд бол сонсох боломжтой маш сонирхолтой өгөөчтэй хэрэгтэй дугаар байна гэж бодож байна. За тэгээ дугаараа эхлүүлье. За энэ хэсгийг бол Агачуу Баатар онгод бол ярьсан хэсэг байгаа. Энэ Агачуу гэдэг хүн нь болохоор Монголын нууц зовчоон дээр гардаг Чингис хааны 9 үрэлгийн нэг зэвийн аав юм байна. Тэгэхээр зэвийн аав жамуухын аав болох хар хадаан гэдэг хүн байт юм байна. Тэмүүжний аав болох Исүхэ Баатар те энэ гурав бол одоо анд найзын хуваар ойр дотн явж исэн юм хүмүүс юм байна. Тэгээд энэ хүмүүсийн хүүхдүүд бас хоорондоо найзлсан гэсэн болж тарж штэ тий. Тэмүүжин жамуух зэв эднэр нь. За тэгээд одоо энэ зэвийн аав Агачуу жамуухын 7 насны энэ тесттэй шинжээн дээр 7 хавартны шинжээ гэж нэрлэж байгаа. Энэ шинжээн дээр өргөгдсөн юм байна. Мэргэжлийн шинжээчд ажилдаг байсан. Одоогийнхоор бол магадгүй боловсролын байгууллагууд нь 7 насны хүүхдийг бүр ингэ зориудаар шинжээж тэр хүүхдийн онцлогийг хэлж өгдөг байсан байгаа юм. Тухайн үедээ. За энэ шинжээн дээр урагдаад юу болсон бэ гэхээр за хар хадаан нөхөрлөх болсноосоо хойш надад олон үрсээсээ жамуухыг л жам уухай гэж байгаа. Энэ хоёр үгнээс бүтсэн юм нэр байгаа. Бид нар нөгөө ярианы хэлхэн дээр л жамуух гэж яриад байгаа тий. Жам гэдэг бол байгалийн хууль гэсэн үг. Уухай гэдэг бол дэмжсэн тэр тухайн зүйлийг дагсан. За тийм утгатай. Тэгэхээр байгалийн хуулийг дагагч, дэмжигч гэдэг жамуухын нэрний утга нь юм байна. Жамуухын аав хар хадаан энэ анд найз агачуудаа тий олон хүүхэдтэй байгаач дийлэгтэл энэ жамуухыг л их захидаг байсан гинэ. Бид бие биенийхээр орж гарахад жамуухыг би 5 хавартаас нь хойш аждаг байсан юм аа. Тэгтэл 7 хаврын шинжээн дээр нь урагдсан залагдваа. Хадаан буюу жамуухын аав та ахсал энэ жанжтыг дөрөвтэй байлгаж чадна. Миний замаар явбал зайдан мэт. Ийм тест отогтойгоо нийцүүлж хамттан жигүүрлэн тулалдуулж төртийг түшгэд танаа цэргүүдтэй нийц хэсгийг ажиатхаа. Цаашлаад нэгжүүлэн яаж сурахыг тунгаа гатхаа гэж гуйсан юм. Яг тэр шинжээний үед бид хэрээдийн дотоод босгыг номхотгож байсан үе юм уу да. 7 хавартаа гэхэд жамуухаа үнэлэгдэхүйц сайн харавж байсан юм. Үүгээр ан гөрөө хийх чадвартай. Цаашлаад дайн байлдаанд дагуулan сурах боломжтой. Анхны суур бүрдэж үү гэдгийг шалгаваа. Үүн дээр жамуухын хувьд үеийнхнийхээ давсан байдалтай байв. Үе дотроо л толгой. Гэхдээ жадрантан гэхэд гологдохуйц. Учир нь харвах тал дээр эцэг нь өрх бүл дотроо хамгийн сайн заах чадвартай хүмүүн байхад л бие даан сурсан учир эцгийнхээ харваа байц салхи тооцох чадварыг сонирхон асуугаагүй гэсэн үг юм аа. Тэгэхээр үеийнхэн дундаа бол жамуух нэлээд сайн харавдаг боловч яг жадрантан гэхэд бол гологдохуйц байсан байна. Жадрантангууд болохоор жад гэж байгаа шүү дээ. Үгний үндсэн тэгэхээр энэ маш сайн ном сум жад харвах тэр эрдэмдээ маш сайн л гэсэн үг гэж би ойлгоод байгаа. За үүнээс нь бол тооцоолоод бусдаас суралцах итгэхгүй хүүхэд юм байна гэж эхний дүгнэлтээ хийсэн байна. Эхний нөгөө ном сум харуултаар. За тэгэхээр та бүхэн одоо хүүхдүүдийг шинжих аргуудыг
тэмдэглээд авчвал бас их зүгээр юм уу гэж бодож байна. Саяных бол нэгдүгээр сорил буюу эрэгтэй хүүхдийг бол ерөөсөө 93 наадмын ном сум харвах, бүх барилдах, морь унуулах за энэ гурваар шинжичдэг байсан юм байна гэж ойлгосон. Эхнийхэн за охин хүүхд дээр бол энэ жишээ байхгүй наа. Гэхдээ миний бол бодож байгаагаар ахуйн талын тэр насанд нь зориулсан тэр зүйлийг хийж чадж гэнэ үгүй гэдгээр нь бол хардаг байсан баг. Хэрэг гарын урд үтэн те юм ойж хатахтаа ямарын гэдэг ч юм уу. За ном сум харахын хувьд л ийм байд юм байна. За тэгвэл барилдахын хувьд жамуух бол нэлээд эмхтэй, тамир багч, зал ихтэй барилддаг хүүхэд байваа гэж байна. Ер нь хүндийн жин дээр тоглож мэхих гээд байдаг шинжтэй ийм хүүхэд харагдав. Үүгээр бие хүч чадлаа тооцох чадвар хэр байна. Барилдана гэдэг дан хүмүүний хөдөлмөр биш учраас харилцан тоглож байгаа хүүхдээ үйл хөдөлгөөн эвслийн хувьд хэр их уншиж байна гэдгийг хэмжвэ гэж байна. Үүн дээр өөрийнхөө хэр хэмжээ тамир тэнхийг маш сайн үнэлдэг. Тийм учраас өөртөө тохирсон мэх хийж сурч байгааг ажваа гэж байна. Тэгэхээр нөгөө барилдааныг зөвхөн бяр хүчээрээ бяр тэнхээгээр барилддаггүй гэж манай монголчууд бол ялангуяа сайн мэддэг. Маш хурдан сэтгэх чадвар бол миний бодлоор нэлээд хэрэг болдог байх гэж боддгийн бүх барилдаан дээр. Тэр барилдааны хараал ер нь тэр хүүхэд хурдан сэтгэж ийн хөдөлгөөний эвсэл нөгөө хүний мэдрэх мэдрэмж өөрийнхөө бэр чадвар давуу талаа хэрхэн гаргаж ийн гэх мэт энэ болгоны нь бол барилдааны байдлаас нь шинжичдэг байсан юм байна. Хар хадаан буюу жамуухын аавын хувьд бярддаг төрлийн барилдаанч учир түүнээс сураад байх юм байхгүй гинэ. Иймд харва тал дээр эцгээ үнэлээгүй бол барилдахдаа эцгийнхаа сул талыг ойлгож өөр хүмүүнээс тусламж авч суралцах чадвартай гэд эхний шинжээн дээр бид алдаж байгаагаа ойлгосон юм аа гэж. Тэгэхээр нөгөө ном сум харахын харсан чинь хүнээс суралцах чаддаггүй юм байна гэж дүгнсэн байсан чинь яг барилдаан дээр харсан чинь аав нь юм уу хахад ийм сайн барилдаж ин гэдэг чинь өөр хүнээс хараад суралцсан байж таарж байна. Тэгэхээр эхний дүгнэлт бол буруу дүгнэлт байсан байх нэ. Өөрөөр хэлбэл харвах тал дээр итгэхгүй хүмүүнээс суралцах чадваргүй гэсэн бол барилдах дээр хүмүүнээс суралцах чадвартай байгааг нь харсан учраас зүгээр л эцгийнхээ харвах чадварыг сод бэлгийн шин чанартай учир би суралцах чадваргүй гэд огоорсон явдалтай хүүхэд аж юуг авьяас бэлэг юуг суралцах чадвар болохыг ялгаагүй байгаа юм байна гэж засан ойлговоо гэж байна. Аавынхаа тэр ном сум харах нь бол төрөлхийн гоц авьяас гэж үзээд өөрөө тийм гоц авьяастай биш учраас ер нь ном сум харахыг төдийлөн хичээгээгүй гэсэн үг юм байна. Хичээгээд нөгөө аав шиг болж чадахгүй учраас гэдэг тийм сэтгэхүйтэй байсан гэсэн үг юм байна те. 5 хавартаагаас нь хүүхдэд бид мал зүсэлж өгдөгөө гэж. За энэ хоёр дахь арган шүү. Эхнийх нь 93 наадмаар хүүхдийг бол сордог байх нь, хоёр дахь нь мал зүсэлж өгнө. За энэ дээр бол 5 хушуу малаал байгааг нь зүслээд өчтдөг байсан юм шиг байгаа юм. Ингэж зүсэлж өгөх нь ямар учиртай вэ гэхээр энэ 5 наснд гэж байгааз тэгэхээр 7 насны шинжээнд тэгэхээр 2 жилийн зай байгаад байгааз энэ 2 жилийн хугацаанд тэр 5 настай хүүхдийг ахуйд суралцах суурийг тавьж өгнө. Тэгээд ахуйдаа хэр сайн байна гэдгийг дүгнэх юм байна. Хамгийн ядуу айл бол нэг зүс чинээтэй байх тусам толгой зүс гинэ. Толгой гэдэг нь бол нэг сөргийг хэлж байгаа юм байна. Нэг сөрөг хүртэл мал даатгадаг бол үүнийг гардан өөрөө өсөхөөс ахуулаад хүмүүнээр маллуулах аль ч чадварт тухайн хүүхэд өсөж байна уу үгүй юу гэдгийг хэмжидгээ гэж байна. За хүүхдүүдийн дийлэнх нь эцгийнхээ малыг дагуулж зүсэлсэн малыг малчинтай хамтран ажиж ахуйд суралцдаг гэж байна. Үүнээс ахтыг шалгахдаа анхны сойлтыг нь хүүхдэд өөрт нь даатгадаг. Мэдээж малчид хажуугаас нь дэмжиж туславч хүүхдийн үгээр ахтыг нь адгуулдаг. Хүүхэд өөрөө бэлчээр зааж, хүүхэд өөрөө хурд тохируулж, хүүхэд өөрөө унах эзнийг нь тодтолдгоо гэж байна. 5 настай хүүхэд хэртэй бас сони. Хотынхан биднэрт бол 5 настай хүүхдэд яаж болохоор юм бэ те? Юутай жишмэрээ. За гэрэн тижимэл амтантай жишж болох юм уу? За нохоо гэж бодъё. Тэгэхээр 5 настай хүүхэд тэр нохоогоо өөрөө усанд оруулаад, өөрөө салхилуулаад те өөрөө хооллоод, өөрөө хоолын магадгүй дэлгүүрээс хамт явж худалдаж аваад те хизээ ямар хэмжээтэй хоол өгөхөө мэддэг те үсийн самандагч гэх юм уу те энэ тент өс болсон юмыг цэвэрлдэг ч юм уу. Гэхдээ одоогийн 5 настай хотын хүүхэд бол бас хүнд ажил юм шиг санагдаж байна те. За тэгээд жамуухт өгсөн морь ямар болсныг нь сонсъё. Жамуухт хул зүсмийн нэгэн лагыг 5 хавартад нь зүсэлж өгсөн байж одоо тэр нь хязгаарлан болсон байв. Чинхэд 2 жил асарч байгаа агт нь сор муутай. Энэ бэлчээр
нутгийг сонголгүй малчны үгээр явж байсныг илэрхийлнэ. Сойлого үзэж уралдуулав. Үүгээр морьтойгоо танилцж, агттайгаа харилцаж өөрөө эдэлсэн үү үгүй юу гэдгийг хэмжиж байгаа юм. Ерөнхийдөө хүүхдүүд морь уйсан гэхэд жамуухай бол нэлээд суйртай маягтай агт уйж өөх тарган тэнцэн байсан ч гэлээ жамуухаас өөр хүүхэд унах тохиолдолд үгээр нь эс болохоор авиртай талдаа морио сойсон байж таарав. Өөрөөр хэлбэл морь уйна гэдэг бол уналгаж сургана гэсэн үг. Зөвхөн өөрөө унах боломжтой өөр хүмүүн халтхааргүй ийм байдалтай морь сургасан гэсэн үгэ. Уул нь морь уйж байгаад яг энэ 7 хаврын шинжээн дээр өөрөөсөө өөр хүүхэд унах чадвартай уях юм бол сайн гэж үнэлэгддэг юм. Тэгхийн бол яг нь онц дүн авах нь шүү дээ. Мэдээж анхны гаршилгааг нь бол хийгээд өчгдөг. Гэхдээ цаашаад арчлан тоглох нь ямар вэ? Хөсөлсөн нь ямар вэ? Өвлийг хэр даваа вэ гэд олон шинжээ байдаг. Энд бол амин шин чанартай буюу агтыг зөвхөн өөрийнхөө хэрэглээнд л тохируулснаас нийгмийн хэрэглээнд тохируулаагүй гэсэн үгэ. Энэ нь бэлчээрт байх, эмээллэх, он давуулахыг бүгдийг нь малчид хийснээс бус жамуух тэнд ямар ч мэдлэг аваагүй зөвхөн унаж чадаж байгаа нь баригдсан юм. Энэ нь агт маллаж сураагүй байна гэсэн үгэ гэж байна. За, морин дээр ерөнхийдөө фейлдчлээ те. Юу ч сураагүй гэдэг нь бол тодорхой болчихлоо. Дараа нь төлөгний ээлж ирв. Хар халзан хураг зөсөлж өгсөн ажээ гэж байна. Тэрийг мөн малчинд даатгаж эцгийн мал дагуулсаар өнөд хүрсэн аж. Хачигт идүүлсэн байв. 3 өөхтэй гундаал үстэй байлаа. Ноос аваагүй учраас хачигдсан гэхээр ерөөсөө малчин тэр хонинд огт хүрээгүй гэсэн үг. Цаашлаад хонтой эсгээ тэр хүүхэд өөрөө мэдэхгүй, сонирхоогүй гэсэн үг гэж байна. Дараагийнх нь бод өхрийн асуу. Мөн адил малчинд даатгаад л хайчихснаас юр гар хүрээгүй байв. Эвэр нэмгэн чих халислаг сүүл өөхгүй байлаа. Өөрөөр хэлбэл анхаарал халамж тавиагүй гэсэн үг. Малчин бол сөрөгтэйг нийлүүлээд явж л байсан гэсэн үг. За, ямаа байна уу гэж асуухад надад ямаа байхгүй гэж хэлв. Хар хадаанаас чи хүүдээ ямаа зүсэлж өгөөгүй юм уу гэхэд хараадаа би улаан халзын ишиг зүсэлж өгсөн штэ. Тэгэхэд жамуух тийм үү гэд гайхаж байсан тэр зүсэлсэн ямаа алга болсон гэсэн үг гэж байна. Бүр малчинд зүслээд өгөхөд малчин идчихэд байхад хүүхэд нь өөрөө мдээгүй байна гэсэн үг. Инхээр эд хуваарлан өгөхөд ямарваа нэг байдлаар асран хамгаалах минийх гих хариуцлага үүрээгүй хүүхэд болох нь харагдав. Ууланд тэржин нэг хоньны ноос авчирсан, нэг ямааны ноолоор авчихсан шалгалт өгөх ёстой хатал аль айланд нь бүтлгүүцсэн гэсэн үг. За, би өөр дээрээ жишээ татаж ярьж өгье гинэ. Агачуу би 7 настайдаа энхүү зүсэлсэн малын шинжээн дээр 15 зоостой сууж байсан юм да. Яасан гэхээр зүсэлж өгөнгүүт нь зарчхдаг гэсэн үг. Тэгээд зоосоо хадгалсан. Яагаад гэвэл өөрөө арчилж чадахгүй. Арчлахгүй байж байгаад мартчихаар нөгөө 7 хаврын шинжээ гол болох учраас зүслэнгүүд нь зараад байсан гэсэн үг. Иймэрхүү шалгалт өгсөн байдгаа гэж байна. За, мөн эсвэхээ маань буюу Тэмүүжингийн аав энэ малын шинжээг 5 хавартаатай нэг төль зүсэлж өгөхөд арилжаад 2 ийм төль болгож 2 ийм төлөөсөө нэг хураг авч нийт 3 төлөвтөгөөр шалгалтаа өгч байсан гэж байна. Бүр үржүүлсэн. Нэг байсныг бүр 3 болгоцсон биш. Тэгээ бүр 2 ийм төлөв болгосон гэхээр ирээдүйд нэлээд хурдан үржих боломжтой гэсэн үг шүү дээ, тэ. Хамгийн олон үйлдэл хийж байсан гэд манай цагтаал мал маллагын тал дээр хамгийн өндөр оноотой хүүхдийн нэг шүү дээ. Манай эсвэхэ чинь. Би бол нэг ч мал тоолуулаагүй зоостой байсан учраас арилжаачин шинжтэй хүүхэд гэж тодорхойлогдож байсан юм аа гэж байна. Харцангуй бизнесийн сэтгэлгээ сайтай байсан юм шүү те. Эсвэхэ Баатар, Агачуу Баатар хоёр бол хар хадаа маань 7 насны шинжээгүй. Тиймээс түүнийг зөөрлөд байх зүйл байхгүй гэж нөгөө жамуухын аав юу яасан юм бэлээ. Яг 7 насныхаа шинжээн дээр ингээд нөгөө шинждэг хүнээ авчираад яг шинжүүлэх гэж явах үед нь татарууд дайраад эдний нөгөө жадрантан отог руу тэгээд хөөх юм нөгөө уул руу гараад 8 жилийн дараа уулнаас бууж ирсэн байгаа байхгүй юу? 7 настай хүүхэд чинь одоо өсвөр насных болж бууж ирсэн гэсэн үг. Тэгэхээр 7 насны шинжээнд ороогүй ингээд том болцсон. За, энэ хар хадаан Баатарын тухай бүр бүхэл бүтэн ном байна. Маш сонирхолтой, хөгжилтэй, тийм түүхтэй. Ер нь жамуухаасаа илүү нэртэй байсан юм билэ. Ялангуяа эмэгтэйчүүдийн дунд маш нэр цуутай. Одоогийнхоор бол нөгөө тэгээ оны хүсэмжит залуу дэлхийн шилдэг 100 сайхан залуу малуу гэл ингээд байдаг штэ. Яг тэрэн шиг за Монголын тухайн үедээ хүсэмжит залуугийн
одоо баг номер 1 байсан гэдгийм байна. Сексийн бэлэг тэмдэг гэдэг шиг те. Нилээн хідэн номон дээр дурдгдсан байгаа байхгүй. Одоо жишээ нь хитвчний ном гэд байдгийн. Яг манай тэр эртний үеийн одоо эдийн засаг, маркетинг, менежмент за тэр талд агуулгатай ном байгаа. Тэн дээр гэтэл ингээд түүхийн альч цаг үед эротик ном өгүүлэлттэй энэ борлуулалт сайтай байдаг кино ч юм уу тий. Тухайн үедээ болохоор одоо ном гэж хэлж болох ч юм модон дээр ингээд сийлсэн зүйл ч юм уу тий. Иймэрхүү зүйл бас зарагддаг байсан юм байна л та. Тэгэхээр тийм зүйлийг зардаг хүн одоо энэ хар хадааны одоо нэр тэн дээр орж иж аягүй илүү борлуулалттай байдаг байсан гэж байгаа. Одоо миний ойлгосноор бол ямарваа нэг юм чи ингээд ам дамжаад давслагдаад ирэхээр ингээд тухайн хүн хийсэн ч вэ хийгээгүй ч вэ бүр ингээд нэг дэлгэрээд явцдаг та тий. Одоо нөгөө Оросын онигоог ярихад Чапаё Питко хоёр тэгсэн гинэ ингэсэн гинэ гэл нэг онигоо яриад байдаг шүү дээ. Яг тэр хоёр хүн амьд тийм хүн байсан ч юм уу байцлааш яг тийм үйлдэл хийсэн ч юм уу мэдгүй юм шээсэн. Онигоо ярих болгондоо тэр хоёрын нэрийг барьдаг шиг эротик төрлийн тий насан туршидын зүйлийг яхараад энэ хар хадааны нэрийг хилдэг. За ийм болцсон ч байж магадгүй мэдхгүй. Ямар ч байсан л ийм нэлийн алдар суутай одоо сайхан залуу байсан юм бэлээ. За тэр номын бас тэгж яагаад нэг яванда сонирхолтой хэсгүүдийг бас оруулъя гэж бодож байна. За тэгэд хар хадаан бол ингэж шинжээнд орч чадаагүй байх нэ. За ингээ хүүхдүүдэд ингэж мал зүсэлж байгаа энэ тэр хүүхд арилжиж болно, идчиж болно гэж байгаа. Зүслэнгүүт нь хоол хийгээд идчихдэг нөхдүүд ч байдаг л гэж байна. Зүсэлж авсан малаа үлдээх сонирхолтой байна уу? Огоорон хайж байна уу? Арилжиж байна уу? Солин өөр арилжаан шилжүүлж байна уу? Тухайн хүүхэд яасан ч бэ? Тэгээ энэ зүсэлсэн малыг яасан ч бэ? Энэ бол зөв болон буруу гэсэн зүйл байхгүй. Энд зөвхөн тухайн хүүхдийн мөн чанарыг шинжихэд л ашигладаг байсан байгаа. Ээж аавынхын тэгтээ хамгийн их сануулдаг нь зүслээд өгөнгүүд чи бити идчээрэ гэж их сануулдаг байсан гинэ. Яагад гэвэл өнөөдөр идэвч маргааш хоолгүй болдог энэ ертөнцид эд үржүүлэхийг сурсангүй гэдээ их зэмийн шинжтэй байдаг учраас тэр нь хамгийн болохгүй үйлдэл юм шиг байгаа юм аа гэж байна. Гэхдээ маш олон чинээтэй баян хүмүүс яг тэгж идсэн тохиолдол байдгаа гэж байна. Тэгэхээр яг баян айлын хүмүүс тэгж идчих тохиолдол бол их байдаг юм байна. Энийг мэдсэн бол яг нь энэ чинь 7 настай хүүхэд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хүнтэй суух хүртэл буюу одоо 15 6 тагаас хүнтэй суудаг байсан тухай чинь. Тэгэхээр тэр хүртэл 7-8 жилийн хугацаанд юмыг өсөхгүй өрөнд харан хийж байгаа үрлэгэн байна гэсэн үг шүү дээ. Эдэд гамтаа хандахгүй байна гэсэн үг. За энэ зангийн тэр хугацаанд засчиж айл гэр болгож одоо хин нэгний нөхөр хин нэгний эхнэр болгодог байх нэ. Ирээдүгийг нь бодож за энэ зангийн эртгэн мэдэж авлаа. Засах хугацаа бас байгаад байгаа байхгүй тий. За 3 дугаарт нь бол найз нөхдөөр нь шинждэг байсан байна. За жамуухан хувьд болохоор 7 нас хүртлээр нөхөрсөн хөвгүүдийг нь ажил 172 хүүхэдтэй нөхөрлөлтсөн байна гинэ. Пөө яасан бол юм. Эндээс 25-таа нилээд гүн гүнзгий итгэлд болсон байваа гэж байна. Энэ нь төрсэн цагаас ахуулаад анд найз нөхөд гэдэг нэрийн дор хин хинтээ нөхөрлөж тэднээсээ хэдтийн салан муудалцаж зодолцсон харилцаа тасарсан хэдтийн гүн нөхөрлөж итгэлд болсон гэх мэтийг эцэг нь бүртгэж байдагтай хамаатай шинжээ юм аа гэж байна. За эцэг нь голдвол бүртгэдэм байх. Гэхдээ бусад хүмүүс бүртгэж болох баха. Зарим тохиолдолд ээжүүд ч бүртгэсэн байдгаа гинэ. Аав ээж нь биш юмаа гэхэд хин нэгэн заавал бүртгэж байдаг. Үүгээр нийгэмшиг чадвартай эсхийг хэмжидгээ гэж байна. Тэ ах их чинь ч юм уу ойр хавих нь одоо хамаатан садан гих мэтчлэн ямар ч байсан заавал бүртгэдэг гэж байна. Хідэн хүүхдээ нөхөрсөн хинээс нь яаж тангараг тасарсан хинтээ нь яаж муудалцсан тэ хинтээ нь илүү ойр дотн байд юм байна гэдгийг нь одоо шинжээд явах нь байна. Жамуухан хувьд тасарсан харилцаа байхгүй учраас маш эерэг хүүхэд гэж үнэлэгдэнэ гэж байна. Муудалцаж тэ харьцаа болсон хүүхэд байхгүй байж тарж байгаа юм байна. Мөн 172 хүүхэд гэдэг бол чамлалтгүй тоо. Өөрөөр хэлбэл уулзаж учирч байгаа бүхэнтэй мэндтэй устай, эерэг харилцаатай, ёс зүйтэй байж чаддаг бөгөөд хүүхдийн хооронд маш түргэн уур уцаар гомдол төрдөг авч тэр бүхнийг их ээлдгэр даван туулж байсныг илэрхийлж байгаа юм. Энэ нь тухайн хүүхэд маш өндөр нийгэмшиг чадвартай, зоригтой болохыг илэрхийлэх бөгөөд бүр 25 хүүхэдтэй дотн нөхөрлөж байгаа нь цаашид удирдан манлайлж бусдад үгээ өвлийн зөвшөөрлөх чадвартай, суур зөнтэй хүүхэд болохыг нь илтгэж байгаа юм. Үүн дээр нь тулгуурлаад тухайн хүүхдийг засагт оруулж болох уу үгүй юу гэдгийг нь хэмждэг юм аа гэж байна. Засагч хүмүүний хамгийн тулгуур зан чанар бол нийгэмшиг чадвар байдгаа гэж байна.
Өөрөөр хэлбэл нийгмийн цахилгааг хадгалахын тулд ямар ч харилцаанд анхлан орохдоо зоригтой байх, цаашлаад харилцааг чиглүүлэн удирдах, бурууг нь ухуулах, бусдыг гомдлохыг сонсно гэх үйлдэлүүдийг хийж байдаг тул энэ харилцах чадвар нь суур зөнтэй байх ёстой юм. Жамх маань ахуй дээрээ бол бүтэхгүй, арилжаачин болгоод нэмэргүй, угаасаа авьяасгүй. Тиймээс өөрийнхийгөө маллаад явж байг гэсэн шинжээтэй байсан бол харин засагч дээр бол маш ээлдэг учраас засгийн нарийн сурлагад хөтлж зан чанарыг улам хорслох хэрэгтэй буюу хөх туйвантан болгох ёстой гэсэн шинжээ тус дүүрч байгаа юм аа. Тэгэхээр 7 хавртай гихтэл харилцаанд зөнгөөрөө их эерэг оролцоотой байсан гэсэн үг ээ. Тэгэхээр бидний өвөг дээдс бол хааныг гаргаж ирдэг гэж ярьдаг монголчууд. Тэгэхээр багаас нь тэр хүн хэр удирдлагын төвшөнд ажиллах вэ гэдгийг мэдсэн байдаг байх нь. Тэгэхээр 7 наснда л тэгээ танигдсан хүүхдийг яах нь тэр чиглэл рүү илүү хөтэлж өгөх нь шүү дээ. Энэ жамх бол 8 хийгээд нэмэргүй юм байна. Ахын талын ч юм алга тийм үү? Нийгмийн талын буюу олон нийтэд харьцдаг за магадгүй сэтгүүлч ч юм уу, зочлох үйлчилгээ те, зочид буудал, аялал жуулчлал ч юм уу, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч магадгүй те. За энэ талын мэргэжлийг бол жамх эзэмших боломжтой юм шиг харагдаж байна. Үүний дараа 4-р шалгуур нь болохоор ах дүүгээс нь асууна гэж байна. Хэр сайн дүү байсан, хэр сайн ах байсан ч гэдэг юм уу те. Одоо энэ жамх дээр жишээ авах юм бол за дүүгээс нь ахыг нь асуунаа. Чи ахыгаа хүндлэн биширдэг үү? Чамааг ах чинь арчлан тоглодог уу? Чи ахыгаа хөнөөхийг хүсэх үү гинэ? Ах чинь өглөө гэхэд чамд ямар санагдах вэ? Баясал төрхөө гуниг зовлон аль нь ирэх вэ? Гिचлэн дүүгээс нь тодлноо гэж байна. Бас амар асуултууд шүү те. Ингэснээр ах бүлдээ хэр ив найрамдалтай, цаашлаад хэр их тэргүүлэх даах чадaltaй вэ гэдгийг хэмждэгэ. Үүнийг бас нөгөө талаар ах нь болсон хүмүүнээс асууна. Хоёр талын үг нийцтэй байх юм бол бүл сайтай гэж үзнэ. Харин бүл дотроо эм муутай байх тохиолдолд хүмүүний дотончлох, итгэх авир дутмаг гэж үзээд сургалтаар засахыг хичээдэг гэж байна. Бусдтайгаа нийцгүй харьцдаг. За ийм байх юм бол энэ зан чанарын бас л нөгөө 10 хэдэн нас хүртэл 7-8 жил засах нь шүү дээ. Одоо хүнтэй суухаас нь өмнө л засчих нь байх нь байна. Ер нь бол манай монголчууд нөгөө айлын хүүхдийг зовоохгүй гэж маш их хичээдэг байсан гэж харагддаг энэ одоо номнуудыг уншихаар. Үнэхээр өөрийнхөө хүүхдийг сайн хүмүүжүүлж чадаагүй бол бусдын хүүхдийг зовоохгүй гэсэнтэй хүнтэй суудлагадгүй байсан юм бэлээ. Бүр нөгөө 15 наснд нь зориудаар арх өгч одоо өөрснөөч биш байхaltaа бодвол ингээд ах мах ч юм уу те ингэж тэр хүүхдийг арх ууснараа ямар авиртай яадаг байх нь гэдгийг нь шинжээд үнэхээр авиртай агсан согтуу тавьдаг байх юм бол бас 3 жилийн хугацаанд засах гэж үздэг байсан гэж байгаа. 15-аас 18 нас те. Тэгээд засагдахгүй бол хүнтэй суулгадгүй байсан гэдэм бэлээ. Тэгэхээр үнэхээр хүнийг тал бүрээс нь засаж сайжруулах гэж те хүмүүжүүлэх гэж хичээдэг байсан гэж бол харагддаг. За энэ шалгуурт жамх маш сайн ах дүүгээ их өмөрч сургагч тэтгэгч болохыг ажаад цаашид доройтонд нөлөөлөгч болохыг нь тодлоо гинэ. Доройтонд нөлөөлөгч одоогийн бол инфлюенсер шүү дээ. Тэгтээ доройтонд нөлөөлнө гэж байна. Дүүгээ өсгөн хүмүүжүүлэх чадвартай гэдэг нь дорой хүмүүнийг дээрлэхэхгүй, өсгөнд итгэх, мөн чанарыг хэмжих нэгж болдог юм аа гэж байна. Ямар байдлаар дорой хүмүүнтэй уулзраад дорой байдлыг нь ашиглаад дээрлэх замтай хүмүүс байдаг. Ийм хүмүүний авир дүүдээ ч илэрдэг юм аа гэж байна. Ерөнхийдөө баг багт нь илэрчдэг байх нь шүү дээ тий. Одоо тэгэхээр энэчнээс бол эцэг эхчүүд хүүхдүүдэд анзаарч болох юм байна. Одоо 10 жилийнхэн дунд нэлээд юм дээрлэхэлт их байгаад идэм байлээ шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдээ багт нь дээрлэхүү хүн болох нь уу яах нь гэдгийг дүүдээ хэр харьцаж байгаа тий. Магадгүй үеийнхаа эмэгтэй хүүхдийг дээрлэх чинь үү тий. Өөрөөсөө бага настай хүүхдийг одоо тоглоомын талбай дээр ч юм уу цэцэрлэгт явахдаа ингээд хэр дээрлэх чинь тэргээс нь ажиад их юм дээрлэхүү байгаад ах юм бол ялангуяа энэ нөгөө сул дорой буюу одоо эмэгтэй хүүхдийг ч юм уу тий жижигхэн биетэй хүүхдүүдийг дээрлэх юм бол энэ ирээдүйд өөрөөсөө арай дорой хүнийг дээрлэх магадaltaй гэж үзээд эртхэн одоо засчих ёстой юм байна. Одоо 10 жилч гэхгүй ер нь бол тийм авиртай хүмүүс их байдаг те ажлын байран дээр ч гэсэн эсвэл эмэгтэй хүнийг эхнэрээ дээрлэхдэг тэгсээр нэ эрэгтэй хүмүүсээ өдөөс ячиж чаддгүй. За тийм сэтгэхүйтэй хүмүүс бол бүр бага насандаа хүртэл ингэ мэддэг байх нэ. За 5 дахьт нь болохоор эсрэг хүүснийх нь хүнээс асууна. За охин хүүхдийг эрэгтэй хүүхдээс асуух нь
асуух нь эрэгтэй хүүхдийг одоо охин хүүхдүүдээс асуух нь ойр хавийнхантай харьцдаг тэр охтуудаас нь асууна гэсэн үг юм байна. За энэ нь болохоор гэр бүлийн харилцаанд ороход цаашлаад ураг төрөл барилдахад эмэгтэй хүмүүнд ямар төрлийн харилцаа үүсэх вэ гэдгийг нь ажиж мэдэх боломжийг олгодог гэж байна. Энд айлын охид жамуухыг маш сайн хөвгөн ханилахад болох үс гэж хэлсэн байсан нь өрх толгойлоход эр хүмүүний хувьд суйртай гэж үзнэ. Олон охин уйлуулсан байх юм бол энэ дээр тусгай дэмж урьж эмэгтэй хүмүүн харилцахыг зааж өгдөгөө гэж байна. Одоо нөгөө эсрэг хүснэнтэйгээ харьцахаа мэдхгүй хүүхдүүд бас байж болно шүү дээ, тэ. Одоо эрэгтэй хүүхдтэй яаж харьцахаа мэдхгүй охтууд байж болно. Одоо эрэгтэй хүүхдүүдийг бүр зодчдаг охтууд ч байдаг шүү дээ, тэ, жоохон бахта. Хитрхээ одоо нөгөө иршүүд байх ч юм уу, эсвэл эмэгтэй хүүхдийг ингээд зодоод дэрлэхэд байдаг. За ийм байх юм бол яаж зүй зохистой харьцахыг нь тусгайлан дэмж гэж байна. За энэ тусгайлсан дэмж бол одоогийнхоор бол гэр бүлийн сэтгэл зүйч юм уу, тэ, хүүхдийн сэтгэл зүйч гэж бас байдаг, тэ. Тийм тусгайлсан хүмүүс одоо энэ хүүхд төр ажилдаг байсан байх нь. Тэгэхээр жамуухан хувьд зөнд нь байгаа учраас наривчлан эмэгтэй хүмүүс гэдэг хүйсийн ялгааны тухай ойлголтыг өгөх шаардлагагүй гэж үзвэ гэж байна. За 6 дугаарт нь болохоор тухайн хүүхдийг ахсаас нь асууна. За арай ийм ойр хавийнх нь арай настай тий хүмүүсээс бол асуух нь. Тэгэхэд жамуухыг дураараа өгөнд ордоггүй хүүхэд гэж тодорхойлсон байна гэж байна. Мөн үү эцэг болоод эхийн нэрээр зарим эрэгт хүмүүсийн нэрээр сүрдүүлэгч гэв. За эцэг эхийнхаа нэрийг барьж агаад хүмүүсийг жоохон сүрдүүлэх хандлагатай тийм зан ааштай гэж байна. За үүнээс нь дүгнэхэд эрх мэдлийг үнэлдэг, амар ятгалгаанд ордоггүй, өөрийн үзэл бодолтой, хүчтнийг дагаж хүч олох биш, өөрөө хүччхийг эрхэмлэгч гэсэн шинжээг гаргаж байгаамаа гэж байна. Тэгэхээр бас бусдын хүнд орохгүй энэ дураараа гэдэг зан ааш чим зохих хэмжээнд байх юм бол бас эерэг нөлөө гаргаж штэ, хүчтнийг дагаж хүч олох биш, өөрөө хүччхийг эрхэмлэгч. Жамуухын энэ зан чанар үнэхээр таалагдлаа. Эрэгтэй хүнд байх ёстой гол чанаруудын нэг юм шиг санагдаж байна. Гэхдээ мэдээж энэ бусдын хүнд ордгоо дураараа нь хитрэх юм бол энэ ч бас сөрөг болно тийм үү. За агачуу миний хувьд бол энэ шинжээн дээр намираа туг буюу бүхнийг дагаж гүйдэг гэдэг шинжээ гарч байсан гэж байна. За өөрийн толгойгүй амар ятгагддаг гэдэг шинжээ гарч байсан яг энэ зангаасаа болоод хан суудал тэнцдэггүй юм аа гинэ. Яагад гэвэл ихэс язгууртан алтан ус илж ирэхэд амар ятгагдах төвшний хүмүүн гэсэн үг шүү дээ. Тиймээс намайг хан суулгах болохоор яг энэ шинжээгээр ээж аав ах トゥ нар чи намираа туг авиртай биз дээ гэд ээрэд байдаг юм шүү. Яг энэ жамуух шиг өөрийн гэсэн үзэл бодолтой амар ятгалганд автдаггүй. Эрх мэдлийг үнэлдэг гэх юм бол ихэвчлэн тухайн хүүхдийг отгийн тэргүүнд бэлдэж эхэлдэг юм аа гинэ. 7 насн дээр л тэргүүн болох нь бол мэдчихдэг байх нь шүү дээ. Эцэгийнхээ ор суурийг залгаж отгийн хүсэл сонирхлыг дааж чадах хүмүүн гэж үздэг талтай. Тэгээ гүнүүд нь бол бусад алба тушаалд суралцсан шүү дээ. Есүхэ маань энэ шинжээн дээр зожиг модон гэдэг шинжээ авч байсан. Тэгэхээр энэ нь намираа тугаас арай дээр өөрийн үзэл бодлоо эрхэмлдэг гэж үздэг. Гэхдээ эрх мэдэл үнэлж чаддаггүй бусдад тулган шаардлагаталд өгөх тал дээр сургах шаардлагатай гэсэн асуудал дэлгэрч байсан нь санаанд орчихлоо. За ингээд үеийн анд нөхөд баг балчир дүүнаар охид хүүхдүүд ахас гэсэн байдлаар нийгэмшийн шинжээнүүдийг хийж байгаа юм аа. Мал ахуй дээр ахуйн шинжээ хийсэн. Одоо нийгэм засгийн үнэлэмжийн шинжээ хийж эхэлнэ гэж байна. Нийгэм засаг. За бид нэр төр засаг гэж ингээд холбоогоор хэлээд идэг тий. Тэгэнгүүтээ төрийнхэн гэж ярьдаг. Төр муу ажиллаж гин төрийнхэн уг ингэх хэвээр төр гэдэг. Төр гэдэг маань бол хүн биш юм байна. Бид нэр бол энийг жоохон ярианда ялгаж салгаж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Төр гэдэг бол нийт тухайн ард түмэн бөөнөрөө хүлээн зөвшөөрсөн нэг удирдлагын систем. Одоо хууль дүрм журам байгаа. Тийм учраас монголчууд бол төрөө дээдэлдэг. Төрийнхаа тэр хууль ёсыг бүгд дээдэлж байж бүгд сайн сайхан амьдрнаа гэсэн үг. Тэгэхээр төрийг бол тэгж муугаар бид нэр ингэж ярьж байгаа нь ерөн нөгөө амны бэлгээш аштын бэлэг гэдэг шиг төрийг тэгж хүнтэй хутгахгүйгээр хэрэв хүн дээр ярих гэдэг бол тэр төрийн удирдлага дээр байгаа хүнийг засагч гэж хэлэх юм байна. Одоо энэ дэр ерөөсө төр гэж ярихгүй байгаас дандаа засагч гэж яриад байгаа. Тэгэхээр бид нар бол засагчд гэж ярих нь байна. Эсвэл төрийн удирдлаганд байгаа хүмүүс ч гэдэг юм уу тийм үү? Тэгж ярих хэрэгтэй байгаа. Шууд төр гэх юм бол энэ бас жоохон төрөө дээдлэх гэдэг юунаас жоох эсэргээрээ болох гэдэг юм шиг санагдаад байгаа.
За, алдартай үлгэрүүдийг асуунаа гэж байна. Энэ үлгэрийг мэдэх үү? Ийм нэгэн утгатай үлгэрийг юу гэж нэрлэдэг вэ? Тэр улсыг мэдэх үү? Тэр улсын хааны нэр хинбэ? Тэр улсаас тэр тулааныг мэдэх үү гэх байдлаар нийгмийн томоохон үйл явдал, улс төрийн хан, одоогийн язгууртан, отог омогтойгоо хамаатай одоогийн тэргүүн, эрт цагийн тэргүүн гихчлэн хүүхэд орчин байгаа амьдралдаа сонсоод тогтоосон байх магадaltaй асуултыг отгоос нь их хайр улс хүртэлх дараалалаар асуудгаа гэж байна. Тэгэхээр нөгөө хялбархнаас нь хүнд хүртэл асуух нь шүү дээ. Одоогийн хүүхдүүдээр юу хэмтэй? Одоо ангийнх нь багшийн нэрийг асуугаад, сургуулийнх нь захирлын нэрийг асуугаад, одоо хорооны дарга, ерөнхийлөгч, засгийн газрын гишүүдийг асууна гэсэн үг баг. Бараг тийм юм шиг байна шүү дээ. За ингээд хялбархнаас нэгсүүлээд хүнд рүү нь асуудаг байх нь. Энд бол жамуухаа маань биднийг ёстой балмагдан зочиртол хариулж байсан гинэ. За тэгвэл жамуух маш сайн хариулсан гэсэн үг юм байна тийм үү? Энэ асуулга дээр 27 отгийнхаа одоогийн ноён, анхны үүсгэгч ноён мөн 28, 29, 30, 31 дэх отгуудыг хизээ яаж үүсэж одоо хэн гэдэг тэргүүд шинэ отгоо батлуулах гэж зүтгэж байгаа. Өмнөд 3 хартан одоогийн төрийн дэдэд байгаа 5 их гүрэн, тэдгээрийн хаад нүүдэлчдийн ханилаг ухсаатан, тэдгээрийн одоогийн тэргүүн анх үүсгэсэн тэргүүн гэд бүгдийг мэдэж байсан нь жамуухын аав хар хадааны ч мэдэхгүй зүйл байсан юм аа гинэ. Тэгээд эсвэхэ бид хоёр ихэд гайхан алмаарч зармиг нь бид хоёр ч өөрсдөө мэдэхгүй байсан. Ингээд ээжийг нь хардаж чи энэ бүхнийг заасан уу гэхэд татар жадран олхнуудын л ихс ноёдыг мэдхээс харьтан гүрэн бас хэд байдгийг мэдэхгүй гэж байсан юмдаг. Ингээд жамуух өөрөө тухайн зүйлийг таньж мэдэж олж цээжилсэн болохыг үнэхээр цээж сайтай хүүхэд болохыг тогтоож байж билээ. Юунд чи ийм мэдээг сонжуурхан цээжилнэ вэ гэхэд жамуух манай аав гэрээс их явагч хаана байгааг нь мэдхийн тулд хэний ноён хаан ямар газарт байдгийг нь мэдээд аав олж авахын тулд цээжлэв гэж байсан юм. Тэгэхэд бид хоёр асууваа. Танаа аавыг тэгээд хамаг Монголтны нутгаас олж боломгүй юу гэхэд жамуух хэрээдэд мэрэгдэд байлдаж төрийн асуудалд орж байгаа гэж эцэг хэлв. Тиймээс хэрээдийн ноёд хэн болохыг, мэрэгдийн ноён хэн болохыг мэдээд онгууд олхнуудад мөн эцэг зорчин хаяа арилжаа хийх тул тэндхийн ноёдыг мэдээд тэгсэн өөр хайр улс байдгийг мэдээд тэнд бас явчихвэ гэж айгаад цээжилсээр байгаад энд хүрвэ гэж байсан юм да. Эцэг мороор хурж болох бүхий л усын газрыг ноёнтой нь мэдэж байж л эцгээ олж авч болно шүү дээ гэж хэлсэн юм. Тэгээд бид нар гайхаж бичирсэн учраас жамуухаас нэмж асуун шүү дээ. Чи энэ бултыг хаанаас хинээр залах вэ? Хин чамд хэлж өгөв гэхэд жамуух арилжаачдаас нэгээр нь асууж ямар толгодын ард ямар толгод байдаг, түүний дүт зам нь юу вэ? Яавал хүрэн ямар зам аюултай, ямар зам аюулгүй, аль замд явж байгаад хэрхэн төөрдөг гихчлэн асуусаар мэдвэ гэв. Ийхүү жамуухыг сонирхсон зүйлдээ туйлын үнэнч бөгөөд түүнийгээ гүн гүнзгий судлах чадвартай учраас мөргөний зэрэгтэй хүүхэд болох нэ гэж ихэд үнэлж байж билээ гэж байна. Тэгэхээр жамуух маш юмыг чэжилдэг. Дээрэс нь хүсвэл ямар ч мэдээллийг хаанаас олж мэддэг, тэрийгэ олж гүнзгий судлах чадвартай гэдэг нь бол энэ чинээс харагдсан байх нь тийм үү. Монгол өвөг дээд зам маань болохоор мэдээллийг хаанаас олж авахаа мэддэг хүнийг мэдлэгтэй хүн гэдэг байсан байгаа. Ямар нэгэн мэдээлэл хэрэгтэй байхад хаанаас, хинээс, юунаас зүйтэй мэдээлэл олж авах вэ гэдгийг мэддэг. Тэрийгэ боловсруулад өөртөө хэрэглээд амьдралдаа хэрэгжүүлж байгаа хүнийг бол боловсралтай хүн гэдэг байсан юм байна. Түүнээс биш мэдээллийг аваад идэг ханаас авахаа мэддэг байлаа ч гэсэн өөр дээрээ хэрэгжүүлж чадахгүй байгаа бол тэрийг боловсралтай хүн гэж хэлдэг байсан юм байна. Одоо бид нар чинь нөгөө олон ихтэй сургууль төгссөн ч юм уу тиймэрхүү хүмүүсийг боловсралтай гэж яриад байх хандлагатай байдаг бол үгүй юм байна. Мэдснээ хэрэгжүүлж чадахгүй бол бас боловсралтай гэж хэлэх боломжгүй байсан байна. За тэгээд дараагийн шатна гэх юм бол ямар ч орон зайнда амьд гарах чадвартай, өөрийгөө аваад явах чадвартай хүнийг бүрэн боловсрсан жимс шиг боловсрсан хүн гэдэг байсан байгаа. Тухайн үед болохоор 13 настай хүүхдийг ерөн ийм боловсрсан байдалтай төвшөнд хүрэх гэж үздэг байсан юм билээ. Одоо хээр газар ингээл тэр хүүхд ганцаараа ямар нэгэн байдлаар хоцорлоо гэхэд тэндээс амь гарах чадвартай. Анд найз нөхдийн дунд, нийгмийн дунд, гэр бүлийнхаа дунд, бүр байгаль дээрч тэр ан антантай ч тэр ямар ч орон зайдад өөрийгөө айтайхан аваа явцдаг тийм үү, хоолоо олоод идчихдэг, хүнд гай болчдгоо. За ийм хүнийг боловсрсан хүн гэж үздэг. Тэр нь тэгээд амар нь 13 наснд тийм болдог байсан гэж боддоо. Бид нар бол баг одоо юу вэ? Тухайн үеийн 13 настай хүүхдийн одоо хаана чүрхэх байхаар тийм боловсралтай хүмүүс байгаад байгаа байхгүй юу?
Одоо бид нарыг тэгээд анхны түргэн тусламж үзүүлж чаддаг нь хэд вүлээ те. Тэгэхэд тухайн үед чинь дайн дажин ихтэй. Тийм болохоор 13 настай хүүхдэл бол одоо те шархтуул юу хийх юм, хин нэгэн шархтуул яаж анхны тусламж үзүүлэх юм те. Яаж чиг тавих юм, яаж хиймэл амьсгаа хийх юм гэдэг юм уу. Тэгэл нөгөө нэг мал яаж маалуулах юм, гэр бүлээ яаж авч авах юм те. Одоо өмсөж зөөх тэр бүх зүйлээ яаж мал аж ахуйгаасаа бий болгох юм, хүнсээ яаж нөөцлөх юм те. Эмийн ургамлаар яаж бие наад захаа ханид томог эмчлэх юм гэдэг юм уу. Тэр бүх мэдлэгийг 13 настай хүүхдэд олгосон байдаг байсан юм билэ. Тэгэхээр бол үнэхээр одоо гайхамшигтай. Агуу гэж хэлэх юм уу да. Ингээд энэ юуны жамуухын одоо шинжээ дуусч ин те тэр хүүхдийн онцлогийг ингээд мэдчихлээ. Тэгээд жамуухын аавд одоо энэ агавч ноён зөвлөсөн байна л да. За чи жамуухта өөрийн суудлыг зэхэж өөрийн отгийн тэргүүний дайтад хүмүүжүүлж болноо. Чиний хөвгүүдээс энэ хөвгүү нь хамгийн тохиромжтой байна. Гэд засагч буюу хөх тойвон зүүж өгч байж билээ гэж байна. Зүүж өгсөн гэхээр нэг засагч гэдэг юм тэмдэг зүүж өгсөн байх нь шүү дээ. 7 насны шинжээн дээр яах нь зарим нь одоо эмч болох бол эмч, багш болох бол багш гэдэг юм уу те. Ийм засагч хүн болох бол те тэрнтэн зориулаад бүр ингэ тэмдгийн зөвгөөд өгчсөн байдаг байх нь шүү дээ. Тэгэхээр тухайн хүн хүүхдтэй яах нь харьцахтаа тэр талыг хөгжүүлэх тэр талыг сайжруулах тал дээр бусад хүмүүс нь дэмжиж харьцаад тийм хичээлийг нь түлхүү өгөөд явнаа л гэсэн үг юм шиг байна. Төртийн мэдлэг олгол сайн үр гэж шинжиж дүрч байсан түүхтэд. Тэгээд бүхий өөрсдийн шинжиж байсан үгээ тайлан хэлж ахуйд хинээр сургууль дутуунд өрхүү, засагт хинээр сургууль өөрийнхөө зорьсонд ойр бөгөөд тулахтай болох, цаашлаад харь усад зориглон авч явж нүд тайлуулах гэж зөвлөж байсан юм да. Ингэжл жамуухыг туулын гүн рүү авч явах зориг хүрсэн юм шүү дээ. Жамуухын шинжээг дүүргээд бид тойролтон лугаа засаг хэлэлцдэг болсон байлаа. Тэнд исүүхээ маань балчраа авчираад хар хадаа маань жамуухаа авчираад Тэмүүжин жамуух хоёр тийм нөхөрсөн бүлгөө гинэ. Одоогийнхаар бол нөгөө хамт ажилдаг, нэг газар ажилдаг байсан байх нь шүү дээ, тий. Тэгээ ажил дээрээ хүүхдүүдээ авчираад тэгээ хүүхдүүд нь хоорондоо найзалж нөхөрлж эхэлсэн байх нь байна. Одоо энэ чинь нөгөө төрийн өвөл хэрэг хилэлцэж байгаа юм ажилтай хүмүүс шүү дээ, тий. Жамуух Тэмүүж хоёроо аауд нь тэгээ Тэмүүжин жамуух хоёрт харавхыг хаашаа яагаад байлдахыг төрийн ямар учраас энэ байлдаан болсныг тайлж хэлж өгдөг байсан гинэ. Тэгтэн Тэмүүжин жамуух хоёр энэ учрыг ойлгоод байдаг байсан л хамгийн сонирн байсан юм гинэ. 7 настай, 7-8 настай хүүхдүүдтэй дайн тулаан яагаад хийдیں۔ Тэ гих мэтчлэн ийм төрийн одоогийнхор бол бүр ингээд ус төрийн шин чанартай юм ярихад тэр хоёр ойлгоод байдаг байсан байх нь маш ихээр гайхсан байх нь л та. Тэгэхээр н агаачуу өөрийнхөө одоо хүүхэд буюу одоо зэв нөгөө нэр нь бол 6 даа гэж байгаа. Гэхдээ зэвэр нэрээ авчи. Өөрийн хүү зэвдээ бас тавлжиндаа ярьж өгдөг байсан гинэ нөгөө ус төртэй холбоотой юмыг ингээ ярингууд аль уулын арт талд байдаг юм бэ гээл хүүхэд ийм л байх ёстой гэж бодсон гинэ. Тэгээд Тэмүүжин тэр хоёрыг ямар сонин хэтэрхий нэг юм юмдаа сайн хүмүүс номын цагаан солиотой ч гэх гээд идэг лөө те. Одоо тоондоо сайн хүүхдийг гавлж гэдэг юм нэг тиймэрхүү байдаг да гоц авьяастай маягийн хүүхдийг тэрэн шиг Тэмүүжин жамуух хоёр бол яг энэ улс төрийн ийм талын мэдлэг зэдлэгийг ингээд сонсоод амар сайн ойлгоод жоох юм гоц хүүхдүүд байсан байх нь тий. Хүн гайхмар тийм хүүхдүүд байжээ. За хар хатаан жамуухыг 13 хаварт хүрснээс хойш исүүхийг нөхчснөөс хойш гэж энэ Тэмүүжиний аав нас орчих тий. Хойш жамуухтайгаа байнга л хамтаар засагт хүрэлцэн ирдэг байлаа шүү дээ. За тэгээд хүүгийн үгээр эцэг дөрөө хийж, эцгийн үгээр хүү дөрөө хийж хоёулаа л нэг толгойтой мэт нэг чихтэй мэд засагт оролцох тул тэр цагаас салжууд ахнаар жамуухыг нэлээд өөгшүүлэх болсон доо гэж байна. 13 хавар хүртэл угаасаа сойрыг нь салжууд ахнараар нөөлөг хийж сургасан учраас ч тэрөө хойд аймагтнууд жамуухын гаргасан санал дээр баг гээд бүү голоод бай. Үгийг нь сонс гэж бидэнд хаяа тулгачих гээд байдаг байсан шүү. Жамуух тэгээ 13 настайгаас л аавтайгаа нийлээд энэ нөгөө засгийн ажилд оролцож эхэлсэн байна те төр засгийн ажилд. Тэгж байтал хар хадаа маань нөхцөж ингээд үрээс минь өчүүхэн ах жамууха бүлхмийн ёсоор тэргүүнд задларсан юм аа гэж байна. Яг л хар хадаа анд шиг минь жамууха яг аавшгэ өөрөөр хэлбэл олон ноён таньдаг хэмбгооч жадранд тэргүүн болж болдгоо. Дотроо хуралдаж чуулж байгаад л ноёноо болгочихдаг. Чадахгүй нь хамаагүй.
Ахс нь бид дотроо өвлөө мэдэж байгаа тул чи гадаад үлийг мэдээдэх гээл харь гаруултан хол ойрын язгууртанд хэн нэр нь мэдгдсэн танигдсан байна. Түүнийгээ язгуур болгоод түүндээ хүч өргөж амьдрдгаа гэж байна. Бидэн шиг манлайланд хамгаалж хүч өргөдөггүй. Тэд хэнийг ч тэргүү хийсэн тэргүүгээ дүшдэг төрлийн бүлхэм учраас жамуухай нялх байх нь хамаагүй тэргүү болчихсон юм аа гэж байна. Жадрантны энэ байдал надад нэг талаараа их таалагддаг. Яагад гэвэл тэргүүд нь хичнээн унсан ч бүлгмийн ахс нь жадрангаа тогтун сайхан аваад явчихдаг. Бүлгмийн тэргүүн нь ямар ч муухай байсан шийдэл нь зөв болоод үйл нь үргэлжилсээр байдаг. Тойрог ширээний хилцэл шиг бүгд зөвшөж байж үйл хийж бүгд эсэргүүцвэл отгийн тэргүүн байсан ч үг дуугарах хэрэггүй болдог. Ийм цохилдлоготой ардууд юм аа. Энэ цогцолтоо нь бүр жадрантан борчгооны тэмцлийн дараагаас тогтсон гэдгээ. Жадрантан болон боржин хоёрын тэмцлийн дараагаас эхэлсэн эртний гинэ. Манай эцэгч хөхнөөсөө гараагүй явдал учраас би сайн мэдэхгүй гэж байна. Тэгэхээр нэлээд эртнээс бол яг ийм дүрм журмаараа буюу за өнөөгийн парламентын олонхороо саналаа хураагаад шийддэг. Ийм бараг дэлхийд тухайн үед бол бараг анхдагч юм шүү те. Бусад овог отгоосоо илүү ийм ялгаатай байдаг байсан гэж шүү те. Хин нэгнийгээ сонгоод тэр нь бэлэг тэмдгийн чанартай байдаг байсан байх нь шүү те. Тэргүүн нь одоогийн манай ерөнхийлөгч гэх юм уу да. Манай ерөнхийлөгч нь бол тийм их эрх мэдэл бол байхгүй шүү те. Эрх мэдлийг бол яг аль нь авч явд юм бэ? Засгийн газар хамгийн их эрх мэдэлтэй гэх юм уу? Гэхдээ манай засгийн газар бол доктортой байдгүй. Манай хөгжлийн тодорхойлсон бодлогын доктортой ямар ч хүн гарсан тэрийг аваа явцдаг байсан бол нэлээд дайггүй хөгжөхөр байх байсан. Яг энэ жадрангийн зарчим бол яг тийм юм байна. Төрийн бодлого шийдвэрийг ингээд доктортой өргөжлүүлж авч явдаг хэсэг бүлэг ахс хүмүүс байдаг. Засаглагч хүмүүс байдаг. Тэргүүн нь бол зүгээр бэлэг тэмдгийн зориултаа аль болох олон түмэнд танигдсан, олон ойр тойрны хөрш улсуудад танигдсан. Манайхаар бол нүүр царай гэх юм уу да тий. Тухайн брендийн нүүр царайгаар сонгогдлоо гэдэг шиг тухайн улсын нүүр царайгаар сонгогдох тэр хүнийг ерөнхийлөгч болвол биднэрт ашигтай тий. Яг тэрэн шиг илүү олон ноёд танигдсан олонний танил хүнээ жадрангийнх ингээд сонгочдөг байсан байх нь. Гэхдээ тэр хүн бол тийм айхтар эрх мэдэлтэй биш. Бөөнөрөө хилэлцээд үгүй гэсэн бол тэргүүн байгаад ч тэр нэмэргүй байхаар тий ийм олонхын саналаар явд парламентын засаглалтай овог отог байжээ. За тэгээд жамуух Тэмүүжин хоёр ерөнхийдөө өөрсдийнхөө овог отгийг тэргүүлээд явсан байгаа шүү дээ тий. Тэмүүжин болохоор боржин энэ дээр болохоор борчи гүн гэж байгаа. Эртний дуудлагаараа байгаа борчи гүн овгийн тэргүүн жамуух болохоор жадран овгийн тэргүүн болцсон байгаа тий. За ингээд энэ хоёр маань бол нөхөрлөөд явж ижээ. Тэгээд салах үеийнхэн тухай яг тэр хоёр чинь нэг салдаг да Тэмүүжин жамуух хоёр. За яг тэр үеийнхэн тухай арай өөр номон дээр Өрөг тунхаг тамга гэдэг номон дээр Тэмүүжиний нэг дүү Исүхэ Баатрын нэг хүүхэд гэсэн үг Хачигүн гэж яригддаг. Яг энэ эртний дуудлагаар бол Кавчигүн гэж байгаа. Кав гэдэг нь болохоор бид нар сайн мэдж байгаа. Зүм бэлэгтэй, зүм мэдрэмжтэй гисэн утгаар агуулгадж байгаа. Ерөнхийдөө давчилх юм бол бөөл гэсэн үг. Кавчи гүн чи гэдэг нь болохоор эрчим хэм. Тэгэхээр гүн гэдэг нь болохоор тэр зүйлдээ гүн гүнзгий чадaltaй мэдлэгтэй гэсэн үг. За ингээд өөрийнх нь нэр болохоор бэлгүүн зүнч болоосоо гэдэг хүсэл эрмэлзлээр намайг ингэж нэрлсэн юм аа гэж байна. Энд бол Кавчи гүн онгодын яриа орж ирнэ гэсэн үг. Тэмүүжиний дүү ах нь шүү дээ. Ах минь гинхэн хөнгөн хөөн. Ноёд төшмөнд бол үгэндээ хүрдгүү. Гэтэл Тэмүүжин ах нь гинхэн хөнгөн хүн байсан учраас ахынхаа сүдрээс мандаг сүр байхсандаа, хараас хамгаалдаг халахвчин байхсандаа, жавраас сэргэлдэг нөөлгөн байхсандаа, ховоос манах аман байхсандаа, цойранаас гитлэх хадан байхсандаа ахтаан гижил сэтгэж алив бүхэнд чих тавьж амьдрсан нэгэндээ би чинь гинэ. За ийм хүү юм байна. Тэмүүжин ахыг минь хан ор суулгалаа. Их хүмүүнэн дээр баг тэргүүн ноёд нь барьж аваад сургана гэд. Энд би хаан хамаарад хажууд нь нэжгээд жилгүүлээд. Эхэндээ баг ноёс ирээд турших хайтай. Аавд дагуулж явна ахыг минь бяртуу тэнхэтүү гэж сорин. Ахын минь тэнхээ ихээ. Алиа хөөрхөн зантай сэтгэл татна. Удаахантай зүдэрсэн ардаан дагуулж ирээд зүдгүүртнийг яах нь вэ гэж айжин. Ах минь тоомжиргүй. Зүдгүүртэн байна уу үгүй юу хамаагүй хамтаар болтаар давн туулна гэж уухай ураа хэлэхэд урам зориг бадарна. Гэвчиг уулын мухраас гарсан энхэн өрхөд чинь
уул залтан байлтай биштэй. Тижих төлгөн байлтай биштэй. Тэр бүхэнд хүчин мөхөсдөж хэл найруулахад орсон. Хангаан хишиг байлаа гэд хам болгож дийлнүүдэ. Төмний хишиг байлаа гэд түүчээ болгож дийлнүүдэ. Баймгүй шүү дээ. Баян гэд нэгний хөрөнгийг булааж нэг болно зэ. Ядуу гэд амыг нь сул тэтгэж болно зэ. Болчмгүй шүү дээ. Ваа, энэ гоё хэлсэн үг шүү. Баян гэд нэгний хөрөнгийг булааж нэг болно зэ гэж байна. Манайх ч одоо түүхэндээ хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хурааж тийм үү. Одоо ч гэсэн яг баян хүмүүсийг бас үзэн ядах тиймэрхүү юу байдаг, хандлагууд байдаг. Тэгснэ ядуу гэд амыг нь сул тэтгэж болно зэ гинэ. Одоогийн орлын чинь нөгөө хавтгаашсан халамж штэ. Одоо манад байгаа тийм. За ийм нөхцөл байдалд байхад жадран овогтон адуучин дунд Тэмүүжин ахыг минь муулалдаж эхлэвэ гэж байна. Одоо нөгөө жамуухын овог штэ тий жадранчин. Энэ хоёр овогчин бол цугтаа байсан байгаа юм. Жамуухын жадран, боржгоны Тэмүүжин. Тэгээд тэгсэн чинь тэр жадран дунд ингээд адуусыг минь агцлаж аваад ард түмэндээ өгч хөрөнгөтөн биднийг хөлжин мөлжиж хайхна гэд цууд уулдаж эхлэв. Боржгоны хончид хоньны морь гуугаад л болцож хоногдлоход эдээ шүүсэн нэхэд төвөг бүлгөөгээд л эд зүдгэртэн дэвчиж дийлнүүдэ. Энд байвал зүдчин хурааснаа зүйлэг болох босуу. Бядчин хурааснаа бядуу түгэх болох уу да. Яахан төвчилдэн гэх нь аривчхан тэр. За тэгээд энэ хоёр овогийнхан яах нь ангийн махаар өвлийг одоо давж гаргаж нийлж одоо авд морцсон юм байна л та. Тэгээд авд мордож ав гөрөөгөн хийж тэр өвлөн зуулгатайгаан болж цусгатайгаан нийлж давах болох үед ав олд тэгш хуваалаа. Авын хүчийг тэнцвүүлэн хуваалаа гэж ам уриалсан юм. Ах минь авд мордож чадахгүй эмгэн хүртэл онд мэд гаргана гэд зүйлэгт хамт мордож чадаагүй. Зүдгүүрт нэгнийг ч тэтгэн гэд авын тоогоор бус амын тоогоор гөрөөснийг хуваасан гэдгээ. Эдийтэд харин авд морцсон жадарны идэрдэн хөвөөд жанжид дур жаал муутай авиралдав. Авирын илрэхдээ жадарантны жамуухыг хатгаж энэ бүгдийг гөрөөсөнд затгаж эс дийлнэмзээ. Эндээс сүлд юу гэснээр улбаалж дарамтгүй байсан ч жамуухаа сэтсэн дуу гөргсөн тэр болноо. Ямартайч өөрөө өчөж байгаа юм бус төмнийн дагаж буйгаа битүү ятуу хэлж байгаа нь тэр болно. Хэдий жамуух сайн андан боловч төмнийг тэргүүлэгч жанжин шүү дээ. Түүнийг бид бас ойлгох хэрэгтэй. Жадран ард тэнхээтэй байсан тэдний буруу бусаа. Тэнхэлгүй байсан борчиггүй бидний буруу шүү дээ. Тийм биз дээ. Тиймээс нь нүглээ үүрээд холцсон тэр болно. Харин хойно хожим жамуух анд гунджээ. Сэтгэлд нь бидний энэ шийдэл таацаагүй бололтой байдаг. Нэгэнтээ сэтгэл хоёрцсон бол бас хэцүү дээ. Ардаа сонгох, андаа сонгох гэдэг хинэдэж бэрх тийм үү? Тиймд жамуухыг ойлгоно бизээ. Учир нь насан нөхчих болтлоо андаан гихүүдээ, ардаан гихүүдээ гэж бодсоор шийдэлд хүрч чадахгүй зэл барьж нэрэндэн гутсандаа нохон үхлээр өгсөн нэг их андан шүү дээ. Энийг та нар харин ойлгодог юм уу даагүй юм уу гэж байгаа. За ийм юм басан байна. Яг хоёр отгийнхан цуг байдаг байсан боловч нэг отг нь арай те борчгүн буюу боржгон овог нь хүч чадал суул те магадгүй ирчүүд арай цөөн тооцоо ч юм уу те ийм жоохон ядуу зүдрүү байхад нөгөөдөл нь арай юм хүч чадал ихтэй байсан учраас хамтдаа ингэ явах юм бол энэ ядруу зүдрүү овгийг бид нар тижээгээд ах юм байна. Ерөөсөө салуул ясын гэж жамуухыг хатгаад байхаар нь Тэмүүжин тэрийг ойлгоод ярш хідүүлээ юу айдөө ингэж хүнд ингэж тэр дараа болж охоор өөрснийгөө болгоод ингээд нүүгээд явсан дээр юм байна гэж үзээд энэ хоёр салсан байна гэж ойлгогдож байгаа юм. За эргээд агаачуу буюу зэвийн аавын ярианд оръё. За ингэж байгаад жамуухаа салж нүүлээ. Яг намайг төрд буцаад орж байх үед тэгэх гээд байсан юм гэдэл сууж байна үстэй. Миний тооцооллоор бол жамуухаа дорд нэг тэтгэх чадал муутай. Тиймээс дороо бүлээсээ маш хурдан сална гэдэг дээр мөрий тавиад байсан юм. Харин зэв үгүй. Манай жамуух хүн чанартай гэд байсан.
Ингээд бит хоёрын дунд тавигдсан байсан мөрийг би авсан юм да гэж байна. Зэвийн аав агачуу хоёр бол хоорондоо юм мөрийг тавьсан байсан байх нь шүү дээ. Жамуух удахгүй салж явнаа гэдэг. Тэгээ яг ясам дээр бол жамуух салсан биш. Тэмүүжийн нөхцөл байдлыг ойлгоод ерөнхийдөө өөрөө төрүүлээд ингээд салаа явсан байгаа юм тий. За тэгээд цаашлаад одоо энэ нүүдэлчдийн овг хотгийг нэг хэсгийг жамуух ингэж цуглуулад нэг хэсэг нь Тэмүүжин дээр ингэж төвлөрч хэлсэн байна л да. 10 ноёныг нь жамуух, дайчин 2 аймгийн нэгийг нь бүр бүх Тэмүүжин рүү аваад явчихсан. За одоо хэнийг нь дагах уу гэдэг асуулт гарч ирвэ гэж юм. За тэгж яагаад татарын дайны дараа энэ Зэвийн аав агачууд нэг зураглал тодорхой болсон гэж байна. Амбгаа хаан, Хабул хаан хоёр талд эв хийж байгаад дараа нь улсаа нэгтгсэн түүхтэй. Яг түн шиг жамуух Тэмүүжин хоёр талд нүүдэлж өөрсөд дээрээ нэгтгэж байгаад дараа нь нэгдсэн тоглолтод орох нь тодорхой болж эхэлсэн. Тэр хоёр хүүг яг тэр үлгэрийг давтаж байгааг харчихсан учраас маш их сэтгэл амрав. Ашгүйдээ эцэг хааны минь түүх давтагдах нь энэ удаад хоёр андын минь хүү тэр үлгэрийг давтаж байгаад сэтгэл уужран тайвшрав. Энэ хоёр хоорондоо мөргөлдөнө. Дараа нь нэгдсэн улс байгуулагдана. Тэгээд алтан улсын зовлон эхэлнэ. Ийм л зураглал тодорхой болсон гэж байна. Хэдий хоёр талд ингээд хуваагдсан байгаа боловч ирээдүйд нэгдэх юм байна гэдгийг бол ойлгож эхэлсэн байх нь тийм үү. За тэгээд энийг хүрээд өнөөдрийн одоо агуулгыг өндөрлөе. Тэгээд хэдий түүхэн сэдв байгаа тийм эмэгтэйчүүд маань нэг их сонсдгоо ч гэсэн энэ дугаар болгоны цаана хүмүүст хэрэгтэй тийм мессеж, утга санаа агуулга явж идэг шүү. Тэгэхээр та бүхэн дугаарыг алгасалгүй тэр гарчинд нь бололгүй сонсоод үзээрэй. Хүмүүс хэрэгтэй баггүй мэдээлэл агуулсан байдаг юм шүү гэж хэлье. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.